Жаргал сайхан гэж хүн байна. За би ерөнхий сайдад хандаж нэг зүйлийг хэлнэ. Энэ нь бол Монгол улсын хэлийн эх орны газар нутгийн дархан байдал байна уу гэдэг асуудал сүүлүүд эргэлзээ төрүүлэх бодлоо. Хэдэн жилийн урд Сүлийн хээрийн авторадыг байсан газрыг 40 км дотгошоо татсан тухай сонин хэвлэлээр нэг шуугаад мартагдсан. Үнэн юм шиг байна. Сүлийн хээрийн авторад гэсэн самбар мурж унсан байгаа нь өнөөдөр фэйсбүүк тавигджээ. Энэ үнний хувьтай байна. Нөгөө талаар Өмнөг аймгийн Шинэ хөрөнгийн авторадыг 45 км дотгошоо татах тухай асуудал Өмнөг аймагт одоо яг эд сайхан яригдаад хүн бүхэн үнэн гэж ярьж байна. Бид ийм байдлаар газар нутгаа өгөөлөж болохгүй. Дэлгэр сайхны их хурлын гишүүн 600 м квадрат газрыг хятадууд төрөөсөд өгсөн байдаг тухай байнга яригдж байгаа. Яагаад ийм асуудал дээр Монголын төр чимээгүй байдаг юм бэ? Хэдэн хэдийн зэргийн генералуудыг гаргаж ирээд нөгөөдүүд нь хил ам улам байгаа гэдэг. Үнэн журналистаа бичин газар нутгаа ямар нэг байдлаар алдаад байгаа юм шүү. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал бол өнөөдөр халзан бүрэгтэй тухай хүмүүс их ярьж байна. Хамгийн гол нь халзан бүрэгтээс хүмүүс айгаад байгаа асуудал ураны хордлого байгаа юм. Ураны ухад тэнд гарсан арайдыг гэж бодож агаас 90 цаг хүртэл одоо газар буухгүйгээр байдаг. Энэ бол агаарын урсгал яаж болов тэр хэмжээгээр тардаг. Халзан бүрэгтэй байгаа агаарын ураны хордлого өнөөдөр Ховд аймагт бүрэн тарах бүрэн боломжтой. Буянтын ногоо бол идэх аргагүй болно. Мас сүрэг нь бол махыг идэх аргагүй болно. Ийм учраас халзан бүрэгтэй асуудлыг зайлшгүй зогсоох шаардлагатай байна. Энэ бол хүн бүхний ховдчуудын одоо гарцаагүй энэ тэмцэл нийтх ёстой хэрэг ухна гэдэг нь бол энэ тэмцэл бүгдээрээ босч нэгнэ. Өөр арга байхгүй. За, миний хэлэх юм бол юм байна.